За ер нь Монголд ипотекийн зээлийг хэдэн банк хэдэн хувийн хүүтэй хэдэн жилийн хугацаатай олгод юм бэ гэдэг асуултыг нэгт хариулж өгөөч. Энэ сүүлүүд нь орон сууцны үнийн өсөлт талиж байна л да. Байрны үн чинь айхтар өсөж байгаа. Хэдэн 10 саяар яригддаг болцсон байна. Энэ үнийн өсөлт ер нь бодтой юм уу? Та хэд ер нь тооцоо судалгааж үзсэн үү? Энэ эсвэл ипотекийн зээлийн олголттой хамаарат байна. Эрэлт нийлүүлэлт маань ер нь хэр уйлдж байна? Орон сууцны энэ ипотекийн зээлийн салбарт Монгол банкныхан юу гэж үзэж байгаа юм бол хаанаас ийм их одоо жишээл одоо төлбөрийн чадвартай улсууд гарч иж байрны худалдаа авалт хийгээд байна. Эсвэл манай яг монголчууд аваад байна уу? Эсвэл одоо өөр гадна дотноос хүмүүс аваад байна уу? За энэ ипотекийн зээлийн салбар дээр нэг асуулт хариулж өгөөч гэж. Хоёрт нь энэ валютын ханш маань ингээд доктортой байдал хамгийн чухал гэж байгаа. Ер нь энэ нүүрсний үн ер нь прогноз төлөв байдал хэр байгаа юм бол Монгол банкнаас судалж байгаа байлгүй дээ. Ер нь цаашдаа энэ уралд хэд зэрэг хугацаанд үргэлжлэхээр байна. Энэ дээр судалгаа байна уу? Хариулж өгөөрэй. За гуравт нь өнгөрсөн жил бид нар сангийн яам маань одоо төсвийн зарлагаа 7 их 80 дээр нэмээд 25% Монгол улсын төсвийн зарлагч нэмэгдсэн. Тэгээ та хэд болохоор Монгол банкныхан болохоор яг тэр үед болохгүй л гэж ярьж ирсэн. Гэхдээ та нар үгийг хэн сонсоогүй. Тэгээ энэ жил одоо Монгол банкныхан ари өөр ажилламаар байна. Эдийн засгийн байнгын та хэд 9 сар ихэд ерөнхийдөө төсвийн зарлагын өсөлтөд хэдэн хувь бариуд зөв байна гэдэг ийм тооцоо судалгааг өгөхгүй бол манай сангийн яамны улс төрчдийн захиалгаар сангийн яамныхан маш хэмжээгээр одоо төсвийн зарлага нэмдэг. Тэрний эргээд валют болж гадагшаа урсдаг. Тэгээ одоо цоорхоо үсгээд ингэдэж штэ. Тэр төсвийн зарлага дээр ер нь Монгол банкныхан энэ минийх над хамаарлаггүй гэдэг талаас биш Монгол улсын төлбөрийн тэнцлийг барьж байгаа байгууллага байна. Энэ төсвийн зарлага дээр одоо жоохон санаа зовж энэ намар гэхэд эдийн засгийн байнгын орон дээр ер нь иймэрхүү байдлаар төсвүүдээр ингээд саналаа өгж юмэр байна. Яалаас засгийн газар бол та бүгдийн саналыг баг манай жавхлан сайдмад авч хэлцдэг юм уугүй юу баг. 7 их 80-аар нэмэгдэнэ гэдэг чинь маш өндөр өсөлтөөр нэмэгдсэн байгаа хөө төсвийн зарлага. За энэ дээр та хэд мөн санал гаргаж өгж байгаа чи энэ дээр ямар бодолтой гэсэн 3 асуултан дээр эхлээд хариулчихаа. Тэгээд дараа нь би нэмж асууя. За хариулт 3 номер лавсрын эрхлэж. За алдар жоохон гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ ипотекийн хөтөлбөрийг 2013 оноос хойш ингээ Монгол банк өөр анх санаачлаад хэрэгжүүлээд явж эхэлсэн байна. Тэгээ одоо ингээд бараг 12 жил болж байна. За тэгээд энэ 6% хөнгөлөлтөө хүүний хөтөлбөр байна. Тэгэхээр өнөөдөр банкны зах зээлийн одоо жирийн зээл олгодог хүү бараг дунд чинь 17% байхад энэ 16% хөнгөлөлтөө хүү бол маш хөнгөлөлтөө хүү учраас эрэлт маш өндөртэй байдаг. За би одоо хамгийн сүүлийн тоонуудыг танд хэлэх гэж байна. 2025 оны 5 сарын 30-ны байдлаар Монгол банк болон банкны их усрээр нийт 521.9 тэрбум төгрөгийн зээлийг 4.2 мянган өрхөд олгосон байгаа. За энэ нь бол өмнөх оны үетэй харьцуулах юм бол санхүүжилт нь 1.4% өссөн байгаа хэдий ч өрх нөгөө зээл авсан өрх нь өөрөө 5.8% хорогдчиход байгаа. Энэ өөрөө цаана юу хэлж байна гэхээр орон сууцны үн өсөөд байна. Тэр утгаараа мөнгөнд үн өсөж байгаа ч гэсэн байранд орж байгаа хүнийхэн тоо буурж байгаа ийм прогноз одоо хандлага харагдаад байгаа. Тэгээ үүнээс ингээд энэний дотор нь Улаанбаатар орон нутг гэж ялгах юм бол Улаанбаатар хотод 341.9 тэрбум төгрөгийн зээлийг 2.6 мянган өрхөд, за орон нутгийг 180 мянган төгрөгийн зээлийг 1.6 мянган өрхөд ингээ олгоод байж байгаа. Тэгээ өмнөх онтой харьцуулах юм бол орон сууцны үн 13% өссөн ийм бас судалгаа байгаа. Тэгэхээр орон сууцны үн бол жилийн хугацаанд бол 13% өссөн байна гэсэн юм. За ханшны хувьд бол одоо яг л таны түрүү хүндсэн тэр нүүрсний тоо хэмжээ үнд буурсан учраас Монголд орж ирэх валютын орлого маань буураад байгаа учраас ханшин дээр тодорхой хэмжээний дарамттай байгаа. За нүүрсний үнийн хувьд бол ерөөхдөө ингээд тоо хэмжээг нь харахаар өмнөх онтойгоо ойролцоо юм шиг харагдаад байгаа. Гэхдээ энэ нь бол чанарын хувьд бол өөрчлөгдөж байгаа. Коксчдаг буюу нөгөө төмөр боловсруулах зориулсан өндөр үнэтэй нүүрс нь багасаад эрчим хүчний буюу хямд үнэтэй нүүрснийх нь хэмжээ нэмэгдчихэд байгаа. За энэ утгаараа дундаж үнэн ч буурчихсан. Ийм зүйл орлого маань өөрөө бараг одоо нүүрсэн дээр 2 тэрбум доллараар тасраад явж байгаа.
Энэ нөөрөө худалдааны тэнцэл болон төлбөрийн тэнцэл дээр бол дарамт үүсгээл ингээ явж байгаа. Тэгээд энийг ийм асуудал байгаа даа. За таны сүүлийн 3 дахь асуултын үед бол биднээс бас манай Монгол банкн дээр төсвийн доктортой байдал хамт бас ингээ суугаа ажиллаж байгаа. Төсвийн доктортой байдалтайгаа нэлээд бас ойрхон ярьж байгаа. Тэр утгаараа 9 сард бол Монгол банк тодорхой тооцоо судалгаа хийгээд өгч болно гэж. Нүүрс бол ер нь одоо өнөөдрийн дээр дундаж даалгаад байгаа үн бол ковидын өмнөх үннийхээ яг тэр түвшинд л очиж байгаа. Тэгэхээр яг ковидын буюу нэлээд тийм өндөр өсөж исэн 100 тонн $100 авч исэн үеэс За алдарч ахлах гишүүн тодорхойлсон. Лавгс эрхлэгч би зүгээр нэг зүйл дээр л болгоомжлоо. Би хуучин бас орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал ажиллаж Монголд анх удаа 8% хүйтэй зээлийн хөтөлбөр эхлүүлж ирсэн та мэдж байгаа. Төрийн албаагчдын 4,000 айл ингээд. Анх удаа бид нар 11 онд энийг хийж ирсэн. Тэгэд эрэлтний ирэлттэй уйлдуулах бол ерөөсө болдгоо мэл да энэ орон сууцны үн. Тэгээ ипотекийн зээлийн их үүсвэрийг маш болгоомжтой энэ зах зээл рүү оруулж ирэхгүй бол орон сууцны үн асар хурдтай үсээ та бүгд мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр хуримтлалын сангаас орж ирэх гэж байгаа хөрөнгө болгоныгаа бүгднгийн ипотекийн зээл болох шаардлагатай юугүй юу? Тийм хууль эрх орчин байд юм уугүй юм уу? Та хэд юу яг ипотекийн зээлийн орон сууцны үнийн өсөлтөн дээр ер нь ямар бодлого барья гэж бодоод байна. Энд чинь хязгааргүй өсгөр байна шүү дээ. Одоо ингээд 10% хотлоох 3 сая байсан байшин 4 сая болцсон л байлээ. Метр квадрат нь 5-6 сая болцсон л байлээ. Ингээд ахсар. За хариулт 3 номер. алдарч ахлан гишүүний асуулт тодруулж хариулъя. Тэгээ 13% гэдэг бол нөгөө хуучин шин байшин бүхэл юмны дундаж үнэ л дээ. Тэгэхээр бол үнэтэй байршлаас хамаарал янз бүр байгаа учраас 13 гэдэг бол дунд зарим газар нь бол өндөр байгаа, зарим газар нь бол намд ор байгаа. Ер нь бол ипотекийн зээл авах одоо тэр одоо хүсэлт буюу эрэлт бол маш өндөр байгаа. Одоо манай банкны системдэр бол бараг 1/80-ийн ийм хүсэлт нь ирчээд байгаа. Тэгэхээр нэгэнд ойчор дистра үүсэд явж байгаа учраас одоо энийг хэрвээ ингээд зогсоох юм уу, ямар нэг татах хэмжээнд авах юм бол бас л жоохон төвхтэй байдал үүснэ л гэж харж байна. За хариулт хангалтгүй гэж үзэж байна. Алдарч ахлах шүү. Тийм. Гэхдээ та хэд мань ойлгоорой. Энэ чинь нөгөө эрэлтийг санхүүжлэл авах юм бол орон сууцны үн чинь өсөөл байна. Тийм учраас тэр эрэлт маш их байхын хэрээр одоо маш хэмжээний санхүүжилт өгөх юм бол бид нар орон сууцны хүнийг барьж чадахгүй байхгүй. Тэгэхээр Монгол бодлого гаргаач хэдийн хэмжээний ипотекийн зээлийн их үүсвэр зах зээлд байж бид нар орон сууцныхаа үнийн өсөлтийг барьж чадах ба гэдэг л одоо та хэд маань нэг тийм прогноз надад хэлж өгөөч. Иймэрхүү хэмжээний их үүсвэр зах зээлд байх юм бол бид нар орон сууцны өсөлтийг жилдэн бариад байх юм а гэж. Тийм тоо өндөр байна уугүй юу? За хариулт 3 номер. За бидэнд мэдээж тоонууд байгаа. Тэгээ ковидын өмнөх зүгээр нэг тоо жишээг л дуртахад 2017 онд орон сууцны үн 5% өсөж исэн. Тэр үед бол 5% буурж исэн. Орон сууцны үн буурсан нэг тохиолдол байна. 2017. Тэр үед санхүүжилтийн хэмжээ нь 500 тэрбумаар хэмжигдэжсэн. Одоо өнгөрсөн 1.2 их найд гэдгээрээ санхүүжилт бол 2-оос илүү дахин өсөж байна. Тэгэхээр яг их усүрийн тандж өгвөл мэдээж эрэлт бол орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах боломж байгаа л гэж байна.